Энэ удаагийн дугаарт Патрик Зюскийн зохиолчийн Тагтаа туужийн тухай ярилцсан. Патрик Зюскийн зохиолч маань 1949 оны 3 сарын 26-нд Германы Мюнхен хотод болтурсан. Өдгөө 76 настай хамгийн амьсран байгаа нууцлаг зохиолчдын нэг гэж нэрлэгддэг. Тагтаа тууж дээр Джонатан Ноул гэдэг гол дүр эрэгтэй 53 настай эрэгтэй байгаа. За тэр эрэгтэй эхний 16 хуудас дээр тэр эрэгтэй өнгөрсөн амьдрал, за 53 наснаас өдөө хүртэл амьдсан амьдралын тухай богинохон гэж тайлбарласан танилцуулга нэг хэсэг байгаа. За тэгээ 16 дугаар хуудаснаас одоо эн чинь 80 хуудастай байна. Тууж байгаа байхгүй. 80 дугаар хуудас хүртэл 1984 оны 8 сарын Баасан гаригийн өглөөнөөс Бям гаригийн өглөө хүртэлх нэгэн хоногийн үйл явдал гарна. Тэгвэл тэр Баасан гаригийн өглөө юу болсон бэхээр Тагтаатад харсан. Тэгээд энд гарч байгаа нэг өдрийн үйл явдал бол энэ Джонатан Ноулийн өдөр тутмынхаа л нэг өдөр тутмын амьдралын л нэг хэсэг гарч байгаа гэсэн. За тэгтэл одоо юу гэдэг нэг онц ноцтой тийм үйл явдал өрнөхгүй хэрнээсээ маш сонирхолтой байдлаар бичсэн. Гол дүрийн эрэгтэй Джонатан бол одоо маш олон төрлийн сэтгцэн эмэгтэй ганцаардмал ийм хүн байгаа. За тэгээд 1984 оны Баасан гаригийн тэр өглөө Тагтаатад таарсан. За Тагтаатай таарснаас хоошоо бол Джонатан Ноулийн амьдрал тохиолж байгаа үйл явдлыг үл ажилдаа явж байгаа. Тэгээд хүмүүстэй жижигүр эмэгтэйтэй таарж байгаа, гудамжны эртээ таарж байгаа. Тэгэнгүүтээ өмд нь хорогдоод оёдлчин дээр очиж байгаа юм. Тэгээд ажилласаа тараад гэрийнх нь үүдэн тагтаа байсан болохоо тийшээ очиж чадаагүй зүгээр буудал цочид буудал очих хонж байгаа. Тэр өдөр нь тэр шөнө бороо орж байгаа. Ингээл ерөнхийдөө бол болсон үйл явдал бол маш энгийн юм өдөр тутмын амьдралын үйл явдал. Тийм энэ номыг уншиж хахад энэ Джонатаны мэдрэмжүүд маш танил санагдсан. За Джонатан бол generalized anxiety disorder буюу одоо ерөнхий төгших сэтгэц төгших юм эмэгтэй ханаагаад байгаа. Тэгээд ийм одоо олон төрлийн бас хавсарсан бусад төрлийн одоо юмнууд сэтгцэн эмгэгүүдийг бол нэрлэж болно. Ерөнхий сэтгэц төгших эмгэгээс гадна OCPD бусад төрлийн травманууд гэх мэтчил олон төрлийн хавсарсан юм хам шинжтэй энэ дүр байгаад байгаа. За тэгээд энэ дүрийн яг дотоод энэ сэтгэл хөдлөл бүх бодол мэдрэмжүүдийг маш нарийн төрсөлж маш нарийн илэрхийлсэн. Яг тэр байдлаараа болохоор мэрэгжлийн сэтгэл судлаачдын хувьд бол яг энэ үнэхээр одоо маш хэрэгтэй юм судлах тухайн буюу янз бүрийн одоо сэтгцэн эмгэгтэй сэтгцэн асуудлуудтай байгаа ийм хүмүүс өөрсдөө тэр мэдэрч байгаа тэр одоо мэдрэмжүүдийг ч юм уу те бодол төрөгдлүүдийг төдийлөн ингээ бүрэн бүтэн илэрхийлэх юм боломжгүй байдаг ч юм уу те хүмүүс одоо мэрэгжлийн сэтгэл судлаачид өөрсдөө хүртэл тэрийг ингээ дүн шинжилгээ гэж ойлгох ийм төвхтэй нөхцөл байдал бас үүсдэг. Гэтэл одоо энэ зохиол дээр тэр дүрийн сэтгэл зүй, сэтгцэн асуудлууд бол маш нарийн ингэж дүрслэгдсэн. Яг өдөр тутмын болж байгаа энгийн үйл явдлууд хэрнээсээ 360-аар ингэж тэр хүн яг юу бодож байгаа, энэ бодож байгаа бодол нь ямар мэдрэмж төрүүлж байгаа, энэ мэдрэмж нь юутай холбоотой, өнгөрсөнд ямар дурсамж байсан гэдэг ч юм уу те. Гэх мэтчил маш нарийн ингэж одоо 360 өнгөрсөн одоо ирээдүг ингэж хамарсан өргөн хүрээнд дүрийн сэтгэл зүг бол гаргаж ирсэн. Патрик Зюскийн энэ Тагтаа зохиол болохоор Кавкаист гэж ер нь бол нэрлэгддэг. Тэгээ Кавкагийн зохиолуудтай адилхан гол дүрийнх нь хэв шинжийн нэм ганцаардмал одоо юу гэдэг бүх болж байгаа процесс үйл явдал шийдвэр гаргалтууд нь нийгмээс одоо вакуум орчинд өрөмж байгаа ч юм уу те. Юу юугаар бас илэрч байгаа вэ гэхээр сюрреалист шин чанар, экзистенциализмын одоо шин чанарууд бол илэрч гарч ирдэг. Жишээлбэл бидний хамгийн сайн мэдж байгаагаар л Кавкагийн хувирал туужтай төстөөгөр бичигдсэн одоо үлзий төгсөн аквариум өгүүлэг байна. За тэр хувирал тууж дээр ч юм уу үлзий төгсөн аквариум өгүүлэг дээр яадаг вэ гэхээр гинт одоо нэг өглөөс ирсэн чинь өөр амтан болж сэрдэг ч юм уу те. Гинт нэг өглөөс ирсэн чинь аквариум загасулсан байдаг ч юм уу. Гэх мэтчлэн одоо тийм жигтэй юр бусын хачин жигтэй ийм үйл явдал тохиолдож байгаа. Логик дараалалгүй орон зай үйл явдлын хувьд болохоор дэс дараалалгүй далд хомсрын шинжтэй ийм зүйлсүүд бол илэрч байгаа. Тэгээ хамгийн хачирхалтай нь болохоор энэ одоо Кавкаист хэлбэрээр бичигдсэн бусад зохиолоос Тагтаа юугаар ялгаатай байгаа вэ гэхээр Тагтаан дээр нэг өглөө загас олж сэрсэн ч юм уу тийм юм гараагүй. Зүгээр л
Жанатны өдөр тутмын маш энгийн ингээд үйл явдлууд болсон. Гэхдээ тийм далдхамсрын шинжтэй хачин жигтэй ийм одоо уур амьсгал, сюрреалист уур амьсгал бол бүрдчихсэн. Тэр одоо сюрреалист хэв шинжийг бүрдүүлж байгаа юр бусын зүйлс нь бол зүгээр л дүрийн сэтгэл зүйлс. Дүрийн одоо юуг яаж хүлээж авч байгаа юм? Энд яаж хандж байгаа юм гэдэг тухай. Гэхдээ одоо бүхэлдээ уншигч бол энэ Jonathan-ы талд байх болно. Яг зохиолын туршид бүх одоо процесс үйл явдлуудыг ойлгож мэдэрч хүлээж авах болно. За Jonathan-ы ер нь дүрийг тодорхойлж байгаа нэг хэсэг. Тэр насан туршдаа яс журамтай, хүмүүжлтэй, энгийн даруй, бараг даяанч гэмээр цэвэрч нэмэ, цаг баримталдаг, дуулууртай, найдвартай, тогтоо боловсон явсан. Ширхэг зоос бүрийг хөдөлмөрлөн олж, цахилгааны төлбөр өрөөний түрээс, байрны жижүүрт цусарын баяраар өгдөг урамшуулал гэдэл бүгдийг даруй бэлэн төлдөг. Хизээч үр зээл тавьж, бусдад яшиг төвөг удаж үзээгүй, нэг ч удаа өвдөж нийгмийн даатгалын сангаас хоргоогоогүй, хинт ч гай тарж яваагүй. Өөрийн гих хэр таарсан сэтгэлийн бяцхан амар амгалан эдлэх. Түүнийгээ сахин хамгаалж авахаас өөр зүйл амьдралаас нь нэг удаач болов хүсээгүй юм аа. Зохиол ерөнхийдөө уур амьсгал бол сэтгэл хөдлөлийн төр төлбөөр бол бүрдэн. Jonathan бол одоо ерөнхий төгшүүрийн эмэгтэй байгаад байгаа шүү дээ. За тэгээд тэрний хажуугаар хавсарсан өөр олон одоо өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Жишээлбэл OCPD хэд хяналттай одоо өдөр тутмын энгийн амьдралынх нь хэмнэлээс гарч гараа стресстэй. Өглөө ажил руугаа гэрээсээ гардаг цагаасаа хэдэн минут хоцрол стресстэй ч юм уу. Цагны цагаараа иддэг хоолноос өөр хоол идчихвэл стресстэй ч юм уу. Гэх мэтчлэн шинж тэмдгүүд илэрдэг. Бүх зүйлийг ингэж зэгцтэй, тэс дараалалтай байлгах гэж ингэж оролдож үздэг ч юм уу тийм. Тэгээд энэ бүх юмнууд нь түүний Jonathan-ы хүүхэд насны травматай нэрхэд бол холбоотой. Jonathan-ыг баг байхад нь дээж нь гинт алга болсон. Тэгээд тэр үед бол хамгийн анх удаа ингээд ертөнц дээр ингээд тав тухтай байсан тэр мэдрэмж нь ингэж тасалдаж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш болсон үйл явдлууд бол яг ертөнц ингэж тухтай хүмүүст итгэж болно гэсэн энэ мэдрэмжүүдийг бол ингээд одоо багаар ингэж эмтэлсэн, ингэж шархалсан онцлог байсан. За эхний 16% нь Jonathan-ы яг тэр одоо сэтгцийн асуудлууд үүсэх шалтгаанууд, травмануудыг маш ойлгомжтойгоор тайлбарлсан байдаг. Зохиолын экзистенциалист шин чанарын тухай ярих юм бол дурман болохоор өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж байгаа. Тэгээ бүх шийдвэр гаргалтууд нь зөвхөн өөрөөс нь хамааралтай байгаа гэсэн одоо ийм одоо бодол үзэл бодолтой амьдралын утга учир оршихын тухай нэлээд гүн эргцүүлдэг ч юм уу тийм. Гэх мэтчлийн шин чанарууд илэрч байгаа. Миний экзистенциалист зохиолуудаас мэдэрдэг юм болохоор үнний тухай ойлголт өгдөг. Тэр нь болохоор юу вэ гэхээр одоо юу гэдгийг жишээлбэл үлгэр ч юм уу үлгэр домгийн реализмын зохиолууд жишээлбэл гуталт нууран дээр муур жигнэсээ ярддаг юм шиг хүмүүс санагддаг тэр мэдрэмж байгаа. Тэр мэдрэмж үнэн гэдэг шүү. Тэрнтэй адилхан тагтаад ууч дээр үнний тухай маш гоёор чадварлагаар бичсэн байгаа. Тэгээд ийм ингэж үннийг ингэж чадварлагаар хэн нэгэнд дамжуулж ч юм уу илэрхийлж чадна гэдэг нь зохиолчийн ур чадвар авьяас юм шиг санагдаж байгаа. Jonathan бол надтай адилхан юм шиг яг анх ингээ уншиж хахад маш танил байсан Jonathan-ы мэдрэмжүүд. Тэгээ яг сэтгцийн асуудлуудтай байгаа хүмүүс яадаг вэ гэхээр олон юмны тухай баримжаагаа алддаг. Үгүй энэ үнэн үү худлаа юу? Эсвэл би ингээд зөв юм бодож юм буруу юм бодож юм уу ч юм уу? Би энэ хүнийг хайрлах чадахгүй юу? Эсвэл би энэ хүнд хайртай хайргүй юу? Гэх мэтчлэн ингээд одоо итгэхийнхаа хүртэл баримжааг алддаг. Тэгээд би яг нэг хэсэг үнний тухай баримжаагаа алдаад ертөнцийн үннийг яг үнэн тэр чигээр нь хэн нэгэн ингэж дамжуулах ч юм уу ойлгуулах боломж байдаггүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Жишээлбэл би ингээд миний харж байгаа өнцгөөс тэр хүн өөр үзэл бодолтой өнгөрсөн өөр амьдрал тоолчихсан байгаа шүү дээ. Хүмүүс яг тийм учраас миний харж байгаа өнцгөөс өөрөөр хардаг учраас энэ үнэн гэдэг зүйл чинь амар барьцгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ тийм мэдрэмж төрдөг. Тэгтэл Патрик Зөскинд бол Jonathan-ы ингээд энэ бүх одоо сэтгцийн асуудлуудтай байгаа энэ бүх мэдрэмжийг хүмүүс маш гоё үнэнээр нь бүү байгаагаар нь ингэж тайлбарлаж өгч чадчихин гэдэг нь энэ бол ингээ яг бичгийн ур чадвар авьяас юм шиг санагдаж байна.
Тэгээ одоо экзистенциалист зохиол гэх юм бол Сартрийн үгийг хүмүүс сайн мэдж байгаа. Тэгээ үг дээр гол дүрийн эрэхтэй ер нь бол намтар байдлаар бичиж байгаа шүү дээ. Гол дүрийн эрэхтэй шилж тайлбарлаж байгаа, өнгөрсний тухай ярьж тайлбарлаж байгаа бүх зүйл нь одоо ганц ч худлаа юм байхгүй, маш үнэнээрээ ч юм уу те. Хүмүүст төрж байгаа мэдрэмжүүд яг 100% нэг төлөвтэй байдаг. Өөр тийм төлөвийн шин чанаруудыг агуулж ингэж би үнний мэдрэмжийг алдчихсан яг тэр үедээ болохоор бясалгалд явж исэн. Тэгээд тэнд 10 хоногийн бясалгалд явжсэн байхгүй. Тэгээд тэнд худлаа ярихгүй байх гэсэн юм одоо сахил маягийн бүрддэг гэсэн үг. Ер нь худлаа ярьж болохгүй. Тэгээд худлаа ярихгүй байх ёстой гэд бодоод үзэхээр хэдэн минут юм бодохгүй байсан бэ гэдэг цагийн баримжаа хүртэл үнэн байх ёстой болчихж байгаа. Тэгээд үзэхээр үнний тухай энэ үнэн гэдэг чинь ингээд маш юм бодтой ингэж мэдрэгддэг юм байна гэдгийг тэр үед ойлгочихсон. Тэгэхээр одоо миний үнний тухай хэрэгцүүлэгдээс болоод ч юм уу тийм экзистенциалист зохиолуудын яг тэр шин чанар нь тэгэж буудаг, таалагддаг юм тийм. Яг одоо асуудлууд байгаа ч юм. Одоо энэ сэтгцийн асуудал ч юм уу эсвэл сэтгцийн эрүүл мэндэд ингэж анхаарна гэдэг бол байх ёстой. Анхаарах ёстой юм зүйл болчихж байгаа шүү дээ. Сэтгцийн асуудлууд олон байна. Нийгэмд. Тийм. Тэгээ яг энэ үед болохоор Jonathan Noel бол хань болно. Ойлгоно, бүгдийг ингэ ойлгоно. Jonathan Noel-ыг ойлгоно, өөрийгөө ч ойлгоно. Яг 74 дугаар хуудсан дээр ирээсэй гэж бодож байна хүмүүсийг. Бүгдээрээ хамтдаа яг нэг зэг дээр очиад тэр өгүүлбэрийг уншаад юу мэдрэх бол. Тэгээд 74 дугаар хуудснаас яг төгсгөлийн өгүүлбэр хүртэл юу мэдрэх бол гэдэг нь надад сонирхолтой юм. Тагтаад хуудс дээр цуг хэдэн туслах дөрүүд гардаг. За туслах дөрүүдийн хувьд болохоор ямар нэгэн тийм одоо идэвхтэй үйл хөдлөл ч юм уу хийхгүй, Jonathan-тай тийм гүн гүнзгий харилцан яриа бол үүсэхгүй. Тэгсэн хэрнээ эдгээр туслах дөрөв зохиол маш тод ийм байр суурийг эзэлж идэг. За тэр нь яаж илэрч тэрийг Патрик Зүсгийн зохиолч яаж гаргаж ирж бичсэн бэ гэхээр зүгээр л Jonathan-ы тэр хүний тухай яг үж яаж харж байгаа вэ гэдгийг бичсэн. Одоо жишээлбэл өглөө жижүүр эмэгтэйтэй таарж байгаа. За тэр хэсэг дээр жижүүр эмэгтэйн тухай 10 жилийн өмнө анх одоо энэ түрээсийн байранд нь жижүүрээр орсон. Тэгээ тэрнээс хойш өглөө болгон Jonathan-тэй зүгээр өглөөний мэд ноёноо л эсвэл шууд өгөхт нь Jonathan баярлаа гэдэг үг л хэлдэг байгаа байхгүй. Гэхдээ энэ хүний өдөрч юу хийдгийг ч юм уу ажигласан тэр ажиглуултуудаа дээрээс нь нэмэгтэй тийм сончсон ажсан тийм гэрхай байрын харцны тухай ч юм уу тийм. Тэгээд Jonathan энэ харцны яаж нэмж байгаа тухай. Тэгээд тэр эмэгтэй өмссөн хувцснууд нь гэх мэтчлэн Jonathan-ы тэр эмэгтэйн тухай юу гэж харж байгаа дүрслүүдээр энэ дүр бүтэж байгаа. Гэхдээ уншигчдад энэ дүрийн тухай маш тийм тодорхой дүрслэл буухайц тийм дүр бүр одоо бүтгүйц ийм мэдрэмж сэтгэл төрүүлэхүүцээр бол бичсэн дүрсэлсэн байгаа даа. Jonathan-ы амьдралын тухай өгүүлэхдээ шууд одоо ил хэлбэрээр зохиолчийн дуу хоолой илэрч гарч ирж ямар нэгэн одоо юу гэдэг тайлбар эсвэл одоо үзэл бодлын философийн тийм тайлбарууд бол хийхгүй. Зөвхөн зохиолч бол зөвхөн Jonathan-ы л зүгээр болж байгаа амьдрал болж байгаа процессыг бол тайлбарлаж байгаа. Тийм налд хумсрын шинжтэй өгүүлэмжүүдтэй тийм хачин чигтэй үйл явдлууд гарч байгаа ч гэсэндээ нөгөө талдаа маш бодит. Энэ бол яг маш бодит амьдрал байдаг. Тэгээд энэ бодит амьдрал болон сюрреалист бодит байдал болон тийм сюрреал шинж чанар хоёрыг хооронд нь нарийн гэж холбож дүрсэлсэн ийм дүрслэлүүдтэй байгаад байгаа. Тэгээд энэ одоо бүхэлдээ юу гэдгийг цогц ийм бүрэн гэх юм тийм одоо мэдрэмж сэтгэлийг бол төрүүлж байгаа. Дүрийн сэтгэл зүйн байдлыг тэгж дүрсэлснээрээ энэ зохиолыг мэргэжлийн сэтгэл судлаачдад сэтгцийн эмч нарт бол маш хэрэгтэй судлагдсан болж байгаа. Тийм тагтаадад хараад Jonathan өөрийнх нь хувьд болохоор амьдрал нь ормоор эргэж байгаа байхгүй бүр маш өмнө шуугантай дотоод бодлууд маш ингэж одоо юу гэдгийг төгшүүртэй болж ирж байгаа. Тийм тэгээд энэ дээр энэ тагтааны тайлбарыг бол янз бүрээр хийдэг хүмүүс сэтгэл судлаачид. Гэхдээ энэ бол Jonathan-ы өөрийнх нь одоо энэ юу гэдгийг айдас төгшүүрийн илрэл өөрийнх нь амьдралын өнгөрсөн бүх тулсан травмануудын одоо нийлбэр гэх юм уу тийм.
тэгэж бол тодорхойлогддог. Зохиолчийн бас нэг одоо гайхагдж байгаа ч юм уу хийж чадсан нэг зүйл нь болохоор юу гэхээр ийм одоо сэтгцийн асуудлуудыг маш одоо өмнө шуугантай бишээр маш энгийн одоо үйл явдалд ингэж оруулж ингэж тайлбарлаж чадж байгаа, ингэж илэрхийлж чадж байгаа нь бас гайхмаар санагдсан тийм мундаг. За Патрик Зюскиндийн Perfume Story of Murder гэдэг 2006 онд хийгдсэн кино байгаа. Тэр Патрик Зюскиндийн тэр зохиолоор хийсэн кино бол үнэхээр хүмүүс нийтлэгээр мэдж байгаа. Монгол нэрийн зурчид Алуурчны түүх гэдэг кино. Тэгээд эндээс нь харж байхад Жон одоо өөрөө их сургууль түүхээр суралцж байгаа. Тэгээд сургууль ер нь орхисон байдаг. Тэгээд түүхээр суралцж исэн болоод ч юм уу хийж байгаа зохиолууд нь тухайн цаг үеийн нийгмийнх нь одоо шарх хүндүр болсон юм гол цөм төлхөр сэдвүүд бол илэрч гарч ирдэг. Жишээлбэл одоо тэр Сурчиг гэдэг кинон дээр 18 дугаар зууны үеийн нөхцөл байдлыг харуулж байгаа. Тэгэхдээ маш бохир зам, маш олон төрлийн халдвар төвчөн гарсан. Яг тухайн үеийнхээ хамгийн одоо тулгамдсан асуудал бол тэр одоо өвчнүүдтэй тэмцэх юм уу те. Бохроос үүдэлтэй байгаа өвчнүүдтэй тэмцэх ийм асуудал байсан байгаа. За тэр роман дээр эрэгтэй хүмүүс одоо маш муухайгаар дөрөнд дүрсэлж байгаа юм л да. Тэгээ ер нь эсгэлэн үнэртэй эмэгтэй хүмүүс болохоор тийм өмхийрсэн ямар нэгэн мах шиг үнэртэй гэж дүрсэлсэн байгаа. Тэгэхээр тэр зохиол дээр бол 18 дугаар зууны үеийн хүмүүсийн амьдралд одоо халдвар төвчний нөлөө бол их байсан гэдэг юм санаа гарч ирж байна. За дараа нь энэ тагтаа дээр болохоор яадаг вэ гэхээр нэг юм өгүүлбэр байдаг. Хүн ер нь амьдралынхаа 3/1-ийг хэдэн төрлийн татвар, өрөөний түрээс, нийгмийн даатгалын шимтгэл дахинхэн явж чаддаг өчүүхэн цалин, богинохон амралтын өдрийн төлөө, банкны үүд манан, хаяа төмөр хаалга онгойлгож, захирлын тэрэгний өмнө яслан зогсож, энэ хэдэн үйлдэлийг давтаж өнгөрүүлэх нь утга учиртай хэрэг мөн үү? Энэ бүхэнд утга учир бий гэж үү? Гэдэг юмс гарч. Тэгэхээр 1984 онд 85 онд ч ялгаагүй одоо өдгөө бидний амьдрал ч гэсэн ялгаахгүй. Яг нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдралын хэм маяг бол нэгэн хэв юм болж байгаа. Нөгөөдөөр болохоор хэд одоо юу гэдэг баригдмал ч юм уу нэг төр одоо хэвэнд орсон тийм юм шиг ийм мэдрэмжийг бол төрүүлж байгаа. Тэгээ энэ мэдрэмжтэй холбоотойгоор сэтгцэн асуудлууд бол их байгаа. Гэсэн ийм талууд харагдаж байна. Унших тусам тийм дүрслэлүүд амар их татагдсан. Тэгээ тэр үзэсгэлэнтэй гэдэг утгаараа биш зүгээр үнэн бууж байгаа гэдэг утгаараа. Маш энгийн үгэлэлтэй ямар нэгэн тийм чамирхал ч юм уу тийм юм байхгүй. Маш энгийнээр тайлбарладаг бүгдийг. Тэгээ болж байгаа үйл явдал гэсэн маш энгийн. Гэхдээ энэ хүн яаж сэтгэдэг вэ те? Яаж ингэж сэтгэж чадж байна?